Монгол Улсын ерөнхийлөгчийн яаралтаар жил бүр уламжлалын зохион байгуулдаг Мөнх тэнгэрийн бичиг 2025 Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээлттэй. Нээлт Монголын хүүхдийн уран бүтээх төвийн орд арт галерейд боллоо. Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн Монгол хүний оюуны дархлаа, Монгол үндэсний соёлын өв уламжлалыг хойч үе болон олон улсад таниулан сурчлах зорилготой юм а. Энэ ч утгаараа жил бүр оролцогчдын цар хүрээд хэлж байгааг зохион байгуулагчдад хэлж байна. Мөнх тэнгэрийн бичиг 2025 олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд хөдөө орнуудаг Орчин улбаны улсын бүрээд бүгд найрамдагтад ард улсын өвөр Монголын өөтөс хорноос Монгол хүчийг тань мэдэж байгаа оролцогчид бүтээлэн ирүүлжээ. Одоо миний бүтээлэл энэ жилийн хувьд авч хэлвэл тамга сэлмэлээр орсон юм. Одоо энэ бол одоо манай дунд улсын одоо нэгт 4 чулууны нэг чулуугыг сунгаад тусгай сийлээд гаргасан бүтээл. Энэ одоо энэ угаасаа ирнэ гэдэг чулуун тамгыг сийлээ одоо энэ он жил бодлоо миний хувьд бол сийлгэнж. Гэтэл одоо энэ жилийн хувьд бол би тусгай энэ уралдаан гэсэнгөө тусгай нэг чаг гаргаж агаад 8 сараас одоо тусгай чаг гаргаад нөхөдөн сайхан сонгодог бүтээл сийлж гаргаад харин энэ бүтээлүүд бүр одоо энэ жилийн сийлсэн бүтээлүүд тэгээд одоо энэ бүтээлээр энэ байрны орт маш их баярлж. Лон содрог гэсэн нэг сэтгэл аваад хийсэн Монгол хүний өнөөдөр болтор улбаалж ирсэн энэ үхэл үсэг бичгэл яг л чулуун дээр л үлдээсэн, хадан журган дээр л үлдээсэн байхгүй юу? Монгол хүнийхэн төв, соёл, удам, содар, зан, үйл бүх юмыг чихнэн одоо миний энэ манай энэ бүтээлч гэсэн тийм нэг чулуун содар гэхэд нэг Монгол хүнийхэн уугуул соёл, нүүдэл соёл, аж ахуй амьдрал бүх нэг өдрийн амьдралыг бүгдийг нэг чулуун дээр сийлж гаргасан юм. Тэгж одоо өөрөө чирмээ задлаа. Би Монгол бичгээр 1 жил сурж байна. 1 жил. Тэгээд эрдэмэ дэмжээх явдал наша яшоёр харж үзэж харж мөргөжлөө дэшин болох гэж байна. Ер нь ягаад та Монгол хүчийг сурыг гэж ер нь бодсон бэ? Чи бид Монгол угсаатан борядад тэгээд Монгол бишгээ тэр уран бишг бишгдэрээ залуушил их хонирхна тэгээд гоё уран бишг харах дээрээ тэр бишг бишэд өрөнгө үндэхэн хэл бишг хуу хэрэгэх трендэ хуу тэрний мэддэг болно залуушил тэгээд тэр уран бишгээр залуушила тэр боряд хэлэл хэрэгэх л гэж тийм ажил бэлэг нэг за настай сон явуулж байна. За ер нь бол 2 дахь удаа оролцож байна. Өмнөх жил болохоор би үндсэн оролцохгүйгээр тэрний өмнөх жил 8 дахь ангид орж исэн. Тэгээд тэр үеийнхаасаа бодвол энэ бүтээлээ илүү нэг туршлага хөндлөснаар ингээ хичээж олон цаг сууж гаргасан л да. Бүтээлийн гол онцлог юу вэ? За миний хувьд болохоор өөрийнхөө яг дотроос хий гэж бодсон. Энэ бүтээл дээрээ би болохоор ингээд Алтай ятгыг зурсан байхгүй юу? Энэ Алтай ятг нь болохоор манай Монгол улсын Хот аймгийн Манхас сувын жаргалан тарихнаас олсон тийм Алтай ятг байдаг байхгүй юу? Тэрийг нь би болохоор Алтай ятаа тоглож сурж байгаа болохоор илүү онцлог болгож ингээ өөрөө зурж толгойг нь ингээ зурж гаргаад тэгээд чүрээгийн дуул гэсэн нэртэй гаргасан байгаа. Чүрээгийн дуул гэдэг нь болохоор Алтай ятгын нөгөө нэг магтаал дуу байдаг байхгүй юу? Тэрийг нь ингээ зургаан бадгаар нь Алтай ятгын өөрөө юм 6 цогцтой. Тэгээ тэрнгээр нь ингээд 6 бадгийн ингээд цогцыг нь төлөөлүүлээд ингээд оруулсан баг. Оруулсан. Мөнх тэнгэрийн бичиг 2025 Монгол уран бичлэгийн олон улсын 14 дахь жилийн үзэсгэлэнд оролцогчид Монгол соёл, бичиг үсгийг сонирхчид дэлхийн олон оронд бий гэдэг нь үзэсгэлэнгээс харж болохоор байлаа. Үзэсгэлэнд Монгол улсын уран бүтээлчээс гадна Орчин улбаны улсын бүгд найрамдах бурайд улс, бүгд найрамдах халимг улс, бүгд найрамдагтад ард улсын өвөр Монголын өртөөс хорон, хөх нуурын дээд Монгол болон бүгд найрамдах Франц улсын мэргэжлийн уран бүтээлч, багш, оюутан, ерхий боловсролын сургуулийн сурагчдын нийт 270 гаруй бүтээл дэлгэгдэж байгаамаа. За энэ болохоор төвшин шудрах туйлын цэнгэл гэдэг нөгөө эртний ноёдын нөгөө бүчин дээр байдаг нөгөө үгийг бичсэн бүтээл байгаа тий. Тэгээ өмнө жил алгасаа тэрний урд жил бас нэг ийм буудлын бур цаасан дээр хийсэн бүтээл тавьжсэн. Энэ удаа бас жоохон өөрчлөөд том бичгийн одоо гавтгай биерээр бичиж. Одоо өмнөх бүтээлээс жоохон өөрчилсөн тий. Тийм бүтээл тавьсан. Бүтэлийн хувьд хэрэг хугацаа шаарддаг. Ер нь гайгүй. 2 өдрийн дотор хийгээл тэгэл жаацлуулаад тэгэл тавьсан. Ер нь бүгд бичиг урдаанд оролцож байгаа одоо бүтээлийг та бүд үзэж сонирхсан байх. Ер нь агуулга мөнч нарын өдөр нь хэр зэрэг өөрчлөсөн байна. Яг ер нь бол тэгэл бас нэлээ өргөцсөн байна уу ер нь бол. Манай хүүхд залуучууд маань их төвтэй оролцсон. Их л олон бүтээл ирсэн байна. Ер нь бол энэ каллиграфи урлаг гэдэг бол дэлхийд даяараа ингээд
асар өндөр хэмжээд хөгжиж байгаа. Тэрнтэй адилхан монголчуудаас уран бүлгийнхаа урал дааныг нь олон улсын болгож байгаа нь одоо бидний хувьд бол шүүж оролцож байхад маш сайхан байсан. Ягаад гэхээр мэдээж Монгол туурхтныхаа хувьд бид нар ч гэсэн нэг бичиг үсгтэй учраас болжгүй л тэднийг бас яах нь ингээд дэмжиж тэгээд тэд нар бас сая ирээд ингээд шагнал авч яхад бол үнэхээр сайхан байлаа. Мөнх тэнгэрийн бичиг 2025 Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд 270 хүний 270 орчим бүтээл ирсэн. Үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн Орд Арт галерейд гарна. Мөнх тэнгэрийн бичиг үзэсгэлэн их эзэн Чингис хааны мэндэлсний өдрийг тохиолдуулан уламжлалт болгон зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээр сурч байгаа сурагчид, багш нар болон Монгол уран бичлэгийг гарамгаа эзэмссэн уран бүтээлчдийг хүүлэн дэмжиж урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурчлан таниулдаг юм а.